Сайн мэцхан Morning Star бодлын үнэс дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 5 аккорд ашиглаж байгаа. За дуучинтай адилхан өнгөөр дуулахыг хүсвэл капогоо 1-р ладан дээр авчаарай. Эхлээд интро хэсгээ хэдүүлээ харцгаая. Иймэрхүү интро гаргасан байгаа. Эхлээд до мажорын аккордыг бариад энэ дээрээ 2 дугаар утасны 3 дугаар ладан дээр чигчийн хуруу нэмж тавиад одоо 2 3 дугаар утсыг эрхийн хуруугаар 5 дугаар утастай хамт татна. За тэгээд 3 дугаар утсаа татаад дараа нь 4 дугаар утсаа татна. Тэгээд дахиад 2 3 5 хамт татлаа. Дахиад 3 тэгээд дахиад 4 энийгээ тоолохдоо 1 И 2 И 3 И одоо 4 И гэдэг хэмжээ үлдсэн. Энийг болохоор 16-т нот тоглоно. 4 И ийм юм тоглоно гэсэн. Хурдан тоглож явах эвгүй ах юм бол 3-аас 1 рүүгээ гээд хаммер он хийчихнэ гэсэн. Тэгэхээр 1 И 2 И 3 И 4 И ийм болно гэсэн үг. За энийг 2 удаа явна. За 2 удаа яваад дараа нь ми минорын аккордоо барьлаа. Мөн 2 3 дугаар утсыг одоо 6 дугаар утастай хамт татна. За одоо 4 дугаар утсыг татаад дараа нь 3-аа татаад тэгээд 2 3 дугаар утсыг хамт татахдаа одоо 1-р хуруугаа 1-р ладны 2 дугаар утас дээр нэмээд тавьчихна. Тэгээд хамт татаад 4 дугаар утсаа татаад 3-аа татаад одоо чигчийн хуруугаа 3 дугаар ладны 2 дугаар утсан дээр дахиад нэмж тавиад дахиад 2 3 дугаар утсаа хамт татлаа. Тэгээд 4 дугаар утас. За мөн адил тоолохдоо 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И юм боллоо. За дараагийнх дээр нь дараагийн тактанд одоо 3 дугаар хуруугаа аваад 1-р хуруугаа 1-р ладныхаа 3 дугаар утас руу шилжүүлчихнэ гэсэн. За ингээд 2 3-ыг мөн адилхан 6 дугаар утастай хамт татаад 4 дугаар утсаа татаад 3 дугаар утсаа татаад за одоо нөгөө 2 3 дугаар утсыг хамт татахдаа энэ 1-р хуруугаа хавтгаалаад 1-р ладныхаа 2 3 дугаар утас дээр хамт тавьчихна. Хоёулаа 1-р лад гэсэн үг. Тэгээ хамт татлаа. За тэгээд нөгөө 4 дугаар утсаа татлаа. 3 дугаар утсаа татлаа. Одоо чигчийн хуруугаа дахиад 3 дугаар ладны 2 дугаар утсан дээр нэмж тавиад 2 3 дугаар утсыг хамт татна. Тэгээд 4 дугаар утас. За одоо тоолохдоо 1 И 2 И 3 И 4 И ийм болох нь. Тэгэхээр саяны хоёрыг нийлүүлэхээр дараагийнх нь аккорд нь фа мажорын аккорд байгаа. Ингэхдээ фа мажорын сефт барьж байгаа юм шиг ингэж барина. Бүтэн барихгүй гэсэн үг тийм. Ингэж барьчаад за эннийхээ 3 дугаар ладны 2 дугаар утсан дээр чигчийн хуруу нэмж тавиад бааз утсаа 6 дугаар утсыг 1-р ладан дээр дуурмаар байгаа учраас эрхийн хуруугаа давуулаад 6 дугаар утсан дээр ингэж арчин гэсэн үг. За тэгээд татах утснууд нь 6 дугаар утсыг 2 3 4 дугаар утастай хамт. За тэгээ ер нь бол нөгөө до мажорын аккордтай адилхан хамт татлаа 3 4 дахиад хамт татлаа 3 4 за тэгээд нөгөө сүүлийнх нь
до мажортой адилхан. Тэгэхээр 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и 2 удаа явна гэсэн үг. За одоо сүүлийн хэсэг рүү орох гэж байна. До мажорыг ингэж ярьдагтэй 1-р хуруугаа авчих юм бол до мажорын сефт гэдэг аккорд байгаа. За до мажорын сефтээ бариад мөн 2 3 дугаар утсыг 5 дугаар утастай хамт татна. Тэгээд 4 дугаар утас, 3 дугаар утас. Одоо 2 3 дугаар утсыг хамт татахдаа 1-р хуруугаа нэмж тавиад до мажор болгож бариад татлаа. 4 дугаар утсыг татлаа. Дахиад 3 дугаар утсыг татлаа. Дахиад 2 3 дугаар утсыг хамт татахдаа одоо нөгөө чигчийн хуруугаа 3 дугаар ладны 2 дугаар утсан дээр нэмж тавилаа. Хамт татлаа. Тэгээд 4 дугаар утас. Тэгэхээр за хамгийн сүүлийн такт эндээсээ энэ 2 3 дугаар хурууд нэг утас руу ахиад соль мажор тий. Гэтэ чигчийн хуруу 1 дугаар утсан дээр тавихгүйгээр зүгээр энэ 2 хурууг тавьчихна гэсэн үг. За татах утаснууд мөн адилхан 2 3-ыг 6-тай хамт татна. Тэгээд 4 3 одоо 2 3-ыг хамт татахдаа дахиад нөгөө 1-р хуруугаа 1-р ладны 2 дугаар утсан дээр. За тэгээд дахиад 4-р утас, 3-р утас. За одоо дахиад 2 3-ыг татахдаа чигчийн хуруугаа нөгөө л 3-р ладны 2 дугаар утсан дээр нэмж тавилаа. Хамт татлаа. Буцаагаад 4-р утас. Тэгэхээр энэ болно гэсэн үг. 1 ги 2 сүүлийн 2 такт нийлээд 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и ийм боллоо гэсэн үг. За дахиад эхнээс нь яваад үзье. Яг ингээд тайруулж яваад дээрээс нь дуулж болно. Гэхдээ яг өөрөө тоглонгоо дуулахад бол жоохон хэцүү учраас таталтай амарчлаад тоглолцож болно. За эхлээд аккордуудаа нэг харчие. До мажорын аккорд байгаа. Ми минор. Тэгээ ми сефт. За фа мажор. За энийг ер нь бол фа мажорын сефт энд авчихад зүгээр байгаа. За тэгээд до мажорын сефт. Энэ бүтэн ингэж до мажор барихгүйгээр 1-р хуруугаа аваад ингэж чинь тэгээд соль мажор. За до мажорын сефтийг яг ашиглах газар нь ашиглаа явуулчихвал зүгээр до мажор аваа явуулсан ч бас болно. За таталтай болохоор бааз утас буюу до мажор дээр 5-ыг 2 3 дугаар утастай хамт. За тэгээд 4-р утас, 3-р утас, дахиад 2 3-ыг 5-тай хамт татлаа. Тэгээд дахиад 4 3 2 тоолохтой болохоор 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и. За энд утсаа олоход хэцүү байгаа юм бол зүгээр л бааз утсаа 1 2 3 дугаар утастайгаа хамт татаад нэг утас доош нь тоглосон ч болно. Ингээд тоглосон ч болно гэсэн. За до мажор дээр энийгээ 2 удаа хийн. За дараагийнх нь ми минор, ми сефт 2 дээр болохоор нэг таталт хийн. Ингэхдээ бааз утсан 6 дугаар утас болчихж байгаа тийм. Ийм болно. За
мажорын севт дээр 4-р утаснаас эхлэх учраас доотлын 4 утсан дээр явчих. Тэгээд муу адил 2 удаа хэрвээ эрхийн уруугаар энд барих юм бол 2-3 дугаар утсаа 6-тайгаа хамт тоглож болно. За сүүлийнх нь до мажор, соль мажор 2 дээр 1 удаа. Тэгээд соль мажор. За нэг иймэрхүү маягтай бай. Хэдүүлээ эхний хэсгийг жишээ олгоод дуулаад үзье. Зүгээр цохилдоор мэдээж тавуулж болно. Гэх юм бол доошоо, дээшээ, доошоо гэдэг цохилдоор эхлээд хэмнэлтэй цохилд руу орж болно. Тоонд үзүүлье. 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и За тэгээд цохилдоо жоохон баяжуулах юм бол доошоо, дээшээ, дээшээ, доошоо, дээшээ, доошоо, 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 дээшээ. Тоонд үзүүлье. 1 г и 2 и 3 и 4 и 1 г и 2 и 3 и 4 и 1 г и 2 и 3 и 4 и ийм болно гэсэн. За үргэлжлүүлээд энэ цохилтоор яваад үзье. За нэг иймэрхүү болгоно. Тэгээ та бүхэн өөрсдийнхөө мэддэг ямар ч хамаагүй 4-4 цохилтыг ашиглаад мэдээж тавуулж болно. Ойлгохгүй зүйл гарсан бол сэтгэл хэсэг бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн төвчнээр даш бидний ажлыг дэмжихийг мартава. Баярлалаа.